Хай, амралтын өдөр өглөөний цайгаа бэлдээ. Бэлэн бууцж байгаа чи. Зарим үед залхуурах нь илүү гоё үтгий ч шиг юм. Өнөөдөр үдээс хойш гарч нүдний шил авна. Тэгэхгүй л миний нүдний шилний нөгөө хоёр талынхан гуйна. Жохон сулраад ингээд тааш унах гэдэг болчтой штэ тэгцэн. Тэгээ чангалаа болохгүй. Чангалахаар зүгээр ингээд хумигддаг хэсэг нь чангарчдаг. Миний хараа хасах 4 орчим. Тэгэхээр бас нэлээ муу гэсэн үг. Гэтэ ер нь багтаа бол тийм байгаагүй юм. Нэг өсвөр нас гэжтэй баг 11-2-оос эхлээд ер нь муудаад эхэлсэн. Шалтгаан нь болохоор ер нь бол гар утас тоглолдог гэсэн ингээ бодлоо яриад байхгүй юу. Миний тэр үед тийм гар утас нүд муутгах хэмжээнд байгаагүй мó. Миний нүдний хараа муутсан шалтгаан нь бол ер нь ном унших. Би тэгж боддtiin. Гол нь ингээд номыг зөв сууж, зөв зайнаас уншихгүй ийм бүдэг гэрэлт тэгэл унтахын өмнө орондоо хөвтчихтэй ингэж хөвтөнгөө ном нүдэндээ ойрхон байрлуулж унших энэ төр бол хараад айгүй сөрөгтэйд гэрийнхэн бол айгүй хэлдэг үсэн. Босоод ширээн дээр зөв сууж чад номоо уншаач гэл. Тэгээд ягшт. Буруу хөвтөж уншиж ингэж өрнө. Бүдэг гэрэлт тэр тусмаа ном уншихад хараад айгүйх муугар нөлөөлдөг гэдэг байсан. Тэгэд би бол тэрийг тэгээд яагаад ч тоодгүй. Тэгэл үчсэн чи хараа мутцсан шүү дээ. Тэгэл нүдний хараа ялтчгүй айжмаар ингээ муудж агаад би өөрөө яг ингээ хичээл дээр самбар дээр юм харахгүй ч юм уу те мэддэг байсан хэрнээ тэрэнд нэг хач холбогдлохгүй ингээ нүдний шил зүгээд хараагаа ингээ докторжуулах хэрэгтэй гэдгийг мэдтгүү. Тэгэж улам мутгасаар аваад юу н 20 гарч ингээ оюутан болсны дараа л нэг нүдний шил зүддэг болсон. Намайг номонд дуртай болоход нөлөөлсөн одоо анхны ном гэвэл ер нь гэхдээ яг уран зохиолын хичээл дээр багш нарын Монголын орчин цагийн уран зохиолууд болон дэлхийн сонгогдгуудыг уншгээд лист өгчдөө шүү дээ тий. Тэгээ тэрийг болохоор яг гэрт байгааг нь уншаад байхгүйг нь ах ихчийнхээс гуйж уншаад ер нь дуртай болсон байсан. Гэхдээ яг 5 дугаар ангид юм уу да миний хамгийн дуртай яг ингэ би дааж өөрөө олж уншижсэн ном болохоор намдаггүй цаг төрийн өмнө байсан. Тэгэл тэр номыг уншиж байхдаа хөөх ямар сони юм. Энэ номон дотор амьдрал өрн тийм биш гэдгийг яг мэдэж аваад тэгэл яг тэр номны чинь 3 бот ном байдаг те. Тэгэд хойд хэсэгтээ болохоор юм богино өгүүлэлт туужууд байдаг. Тэгээ тэр нь бол бүр сонирхолтой бүр айгуу гоё. Одоо нэг үлгэр шиг нэг гоё санагддаг гэсэн. Тэгээд яг өсвөр насны охин байсан болохоор тэр илүү жоохон хайр дурлалын хэсгийг ер нь айгуу олж унших дуртай байсан. Тэгэд уншихаараа ингээд жоохон сэтгэл хөдлөө тэнгүүтээ яг тэр хэсгийг дахин унших амар дуртай. Тэгээд харин хамгийн дуртай байсан ном гэвэл Монт Кристогүй юм болоо. Тэр номноос бол ингээд хүмүүс айгүй олон төрлийн зан характертай өөр хүмүүс байдсан байна гэдгийг айгүй сайн харагддаг шүү дээ. Харин жоохон дургу ч юм уу эсвэл тэр тухайн номыг бас ингээд сайн ойлгож чаддаггүй жоохон төвчээрийн минь бардаг гэсэн ном гэвэл 100 жилийн ганцаардл юм болов. Нэг амар сонирхол татаагүй ч гэсэн ингээд ихлүүлсэн болохоор унших хэрэгтэй байсан болохоор уншиж дуусгачихсан. Үгүй штэ. Өөр ном юм байна. Тэрийг болохоор би 15 билүү 16 настайдаа яг хамгийн их хэлж уншижсэн. Тэрнээс хойш 3 удаа оролцсон боловч одоо хүртэл ганц ч удаа дуусгаагүй байгаа. Одоо хүртэл манад Бээжинд аваад ирсэн гэхдээ ерөөсөө уншаагүй нээчихгүй байгаа. Тэр болохоор Үлис гэдэг ном. Ерөөсөө явж өгдөггүй. Миний төвчээрийг үнэхээр их бардаг. Одоо тэгээд тэр чинь дэлхийн сонгодог зохиол гэж явдсан шүү дээ. Мэдээж мундаг байгаа. Надаас бүр 1000 дахин мундгууд нь тэр номыг үнэлээд ойлгоод ингэсэн байгаа. Ягд ч юм би тэр төвшөнд ерөөсөө хүрч чаддгүй юм. Тэнгүүтээ арай хойшоо нэг 13, 14 насныхаа үед би нөгөө Америкийн триллер, детектив номнуудад ер нь жоохон донтцсон. Одоо нөгөө Сидни Шелдон, Чэз нөгөө аимшигын зохиолын нөгөө Стивен Кинг гэсэн зохиолчдын номнууд тэр тусмаа Чэзийн номны орчуулга бүр яг амар их гараад эхэлсэн байсан үед би бол үнэхээр юм бүр би нөгөө ер нь кино үзэх нэг дуртай байгаагүй. Одоо ч ерөөсө кино үздэггүй. Яагаад гэвэл би нөгөө тэр номнуудаас детектив номнууд чинь баг кино шүү дээ тий. Төсөөлждөг болохоор бүр илүү гоё бодит кино шиг байдаг болохоор кинон гологдоо тэр номнуудад бол үнэхээр донтсон байсан. Гэтээ яг хав тийм Америкийн одоо детектив номнууд чинь жоохон Холливуудын одоо
зөөлөн хүчнийг бодлох ч юм уу тиймэрдүү комент аягүй их байдаг юм билээ. Гэхдээ би тэр номноос бас юу тэгэж буруу үлгэр дуурайл ерөөсөө аваагүй, хараа эсэргээр нүд нэгдэж юмыг бас сурч авсан юмнууд байдаг баха. Харин нэг их сонирхож уншдаггүй номны төрөл гэвэл ер нь сүүлийн үеийн Америкийн хүний хөгжлийн номнууд. Тэндээс би яг юм зохиолчийн үе гэсэн санааг яг олж авч хэрэгжүүлж чаддгүй юм. Тэгээд ихэнх тохиолдолд жоохон ойлгомжтой элементарны юмыг л ингээд улам нарийн задлаад нэр томьёо өгөөд ингээд жоохон хүндрүүлээд байгаа. Тэгж санагддаг. Ятад зохиолчдын номнуудыг бол бас нэг уншдаггүй юм. Яг уншаад ихэд жоохон уйдгартай гэх юм уу. Яг ингээд үргэлжлүүлэх хүсэл нэг төрдгүй юм. Яагаад гэвэл утга нь нэг хитрхийн амьдралд ойр прагматик болохоор сонирхолтой санагдаг. За бай бай.